Би өглөө хийж ирчээд дорын байраад авч орыг ирж байгаа. 650 грамм суухтаа нэг анцгаар нэг дор 500 грамм их нэг дүүргээ хийж 650 грамм. Ийм бахт болдог тийм байна. 640 шүү дээ ингэхээр. 640-ийг уух хэрэгтэй. Яг 640 л байхгүй. Би 650 гэж одоо арчлаа шүү. 640-ийг уух хэрэгтэй маань тэгээд яагаад одоо ингээ нэг анцгаарууд айгууцсан жоохон ингээ эвгүй болно. Гэхдээ ууж дуусчаад тэгээд хажууд тишгээ хараад баруун талаараа дараад хитэх хэрэгтэй. Тэгээд хитэнгуут 10 минут хитдэг. Тэгээд 10 минут хитсэний дараа гой башгаа хамгуулсан башгаа туулгаж гинэ туулахын цааш ингээ башгаа нөгөө цэвэрлж байгаа нь мэдрэгддэг. Тий, малынхаар бол нөгөө яг сархинаг руу н орж байгаа юм. Нөгөө энэ чинь 650 грамм гэдэг чинь юу гэсэн үг те? Хүний гидсний яг уртын хэмжээ гэсэн те? Тэгээд нарийн гидсний. Хүмүүсийн ер нь хөвчлэн л тийм байд юм шиг л үү. Тий, хүүхдийнх ч том хүнийх ч бүгд адилхан. Хүүхдийнх ч ялгаагүй. Тий, 12 м. Ямар ч гэсэн юу яагаад тэгээд уунгут эдсэн бүх хоол цэвэрлэгдээд тэгээд хэсэг хугацааны дараа эдсэн. Тэгээд эдсэж дуусаад дараа нь юм идэж болно. Тэгээд тэрнээс өмнө болохоор юу ч идэхгүй байгаа. Гэхдээ надад л амар үр дүн мэдрэгдээд одоо яг 3 дахь хоног штэ тэгээд чинь амар гиз татагдчих эхэлж байна. Нэг бол гоё штэ. Тийм болохоор одоо яг энэ дэлгнэрэл явчихна гэж. Амираадаг. За ингээ би нэг сайраар 32 цагаан ланхыг. За. Би одоо ингээ хөвтэйг юм. Ингэж хөвтөх хэрэгтэй. Ой. Жахан самраад үзүүлсэн. Ингээ хөвтчтэй би. Заавал 10 минут биш. Нэг 3-4 минут хөвтөд хангалттай. 3-4 багтаа. Гэхдээ хангалттай одоо хөвтөхгүй бол яг ингээд юу яаж байгаа нь мэдрэхгүй байлээ. Би л нэг 10 орчим минут. За Япончууд ингэж цэвэрлдэг байхгүй юу? Япон гэсэн. Монголын хин гэдэг юм ч лээ. Чимгээ гэдэг юм чи. Юу асуусан. Тайлбарлсан байсан нэг юм. Ингээ доор хийв. Яг нэг хөвт гэдгийг хэлээгүй чимгээ юм чи. Гэтэ хөвт юм бол нөгөө яг юу яадаг нөгөө гидсний цүрийгээ даахгүй. Тэгээд нөгөө тэр чи юу гэдэг юм бэ? Богино хотод гэдэг юм уу? Юу гэдэг юм? Хотодны хэлбэрт тохирдог гэж. Үгүй, хотод биш нэг малынхаар бол яг нэг сархинаг гэдэг үү штэ. Нөгөө аюу. Хүн бас сархинаг байгаа юм. Байдаг штэ, амтан болгонд байгаа. Тэр лүгээ ороод тэгээ нөгөө нарийн гидсээ дүүргчээд тэр лүг аюу удаа ордог байхгүй. Тэгж орохдоо цэвэрлээд гоё орчин тэгчээд тэр сархинаг дотроо бас богино хотодын дотроо богино хотодны тухай яриад энэ даа. Ямар ч гэсэн юу яагаад ингэж хөвтгээр айгүй үр дүнтэй. Яг эхний өдөр ингээ уухтаа айгүй хэцүү цэрээгээд тэгээд дараа нь ингээ уухаар юм хийгээд яваад ивэл зүгээр ингээд нөгөө хүндрэхгүй шээгээд тэгэл дуусчихдээ. Тэгэхээр хүндрэгл надад бол айгүй гоё бие хөнгөрөөд их гоё болоод байгаа мэдрэгддэг гэж байна. Хөвтж байгаад босгоор яг юм бицмар санагдана. Тэр болтол нь хөвтчүүл бүр айгүй гоё. Тэгэхгүй байхаар айгүй муухай үрдэнгүй байгаа юм шиг санагдаад байгаа надад. Тэгээ өгтгөн ч айгүй гоё амархан гарч байгаа зү тий. Зоохонгүй. Тэгээ гарцны дараа юм итгэж гисэн би яг амар гоё цэвэрлэгдэж байгаа юм мэдрэгтэй. Сэтгэл байгаа тийм юм уу гэж байна. Айгүй л гоё. Нүрний арьс ч айгүй гоё болоод тах шиг. Тэгээд нөө чимээгч бас зөвлөхдөө
чимгээ ихч гинэ. Чимгээ эмчтэй нөө юу яадсан. Монголын төрийн дооллыг сонсгоод усандаа тэгээд уух юм бол амар гой бүтцтэй болдог гинэ. Тэгээд бүх 60 орны төрийн дооллыг усанд сонсгосон юм байна л да. Усанд. Тэгчээд үлдээсэн чинь Монголын хамгийн гой бүтцтэй нь болж талсттай нь болж хүлдсэн байсан гэсэн. Тэгээд чи өглөөд усандаа төрийн доол сонсгоод байдаг. Тэгдэж чинь өглөө олон төрийн дооллоо сонсонгоо. Төрийн дооллолтой бас хаягаад идэв шүү дээ доорой. Тэгээд маэстозо ус гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Хүний биеийн 70%-ийг нь ус бүрдүүлдэг юм чинь тэгээд бас нөгөө Япончууд судлаад тогтоосон байдаг шүү дээ. Усны нөгөө талсчлал нь амар гоё магтаал сонсоод хараа гой таалцдаг, гой таалцчихсан ус чинь хүний биед маш сайн. Хүн өөрөө яагаад ийм магтаал урамд дуртай байдаг вэ гэхээр бас 70% нь таалцчаад идэв юм шиг гэж. За. Ингээл одоо ийм дэглэмээр л турж байгаа.